байна уу хүүхдүүдээ? Өнөөдрийн хичээлээ сэдэв маань 1000 хүртэлх тоог уншиж бичих баттгал хичээл юм аа. Хичээлийн 1000 хүртэлх тоог унших бичих хичээлийг сэргийн санах, баттгах. Зорилгоо биелүүлэхийн тулд бид дараах 6 алхмыг хэрэгжүүлнэ. Үүнд тоог шон загвараар дүрслэнэ. Орны ангийн хүснэгтэд бичнэ. Хэлбэр аргаар дүрслэн үзүүлнэ. Орны нэмэгдэхүүний нийлбэр бичнэ. Орны утгыг нэрлэж бичнэ. Тоог унших үгээр бичиж тэмдэглэнэ. Энд багш нь санамсаргүй байдлаар 234 гэсэн тоог жишээ болгон авлаа. Энэ тоогоо 1-р алхмын дагуу шон загвараар дүрслэн үзүүлье. Сайн ажиглаарай. Энд хэдэн ширхэг шав байгаа вэ? Хэд гэсэн тоог тэмдэглэж байгаа вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Энд 100 ширхэг шав байгаа бөгөөд 100 гэсэн тоог бид тэмдэглэдэг. За тэгвэл өнөөдрийн жишээ тоонд маань бидэнд зууртын шон загвар 2 хэрэгтэй бөгөөд ингэж тэмдэглэж унших нэ. Дараа нь ардын шон загвар биднэрт хэд хэрэгтэй вэ хүүхдүүдээ? 3 хэрэгтэй. За ингэж тэмдэглэнэ. Харин 4 гэсэн тоо маань 4 ширхэг шог дүрсэж байгаа учраас ийхүү тэмдэглэлээ. За ингээд бид шон загвараар дүрслэн үзүүллээ. Эндээс ажиглаад дараагийн алхам маань орны хүснэгтэд бичих алхам байна. За орны ангийн хүснэгтийг бид өмнөх хичээл дээр үзсэн. Түүнийхээ дагуу нэг дэх орон буюу 1G орон дээр бид 4 гэсэн тоог цифрээр бичлээ. За 10-ийн орон дээр 100-ийн орон дээр дараах цифрээр бичиж тэмдэглэлээ. За тэгвэл 234 гэсэн тоо маань 4-1 3 10 200-аас бүтсэн байх нэ. За сайн ажиглаад аваарай. 234 гэсэн тоогоо хэлбэрээр тэмдэглэлгээ хий. За 100-д 10-д 1 багш нь 100-ыг 1 дүрсээр төлөөлн тэмдэглэнэ. 1 10-ыг 1 босоод зураасаар төлөөлж тэмдэглэлээ. Харин 1-ийг 1 дугуй дүрсээр төлөөлн тэмдэглэлээ. Тэгвэл 234 гэсэн тоонд маань хэдэн ширхэг дөрвөлжин, хэдэн ширхэг босоод зураас, хэдэн ширхэг дугуй дүрс хэрэгтэй вэ? За багш нь ингэж тэмдэглэлээ. Зөв хэсгийг шалгаарай хүүхдүүдээ. За дүрсэн тэмдэглэгээ цифрээр бичиж тэмдэглэвэл ингэж тэмдэглэх нэ. За уншиж үзье. 200 маань 200-аас бүтэж байгаа учраас 2 ширхэг дөрвөлжин. 30 гэдэг маань 3 10-аас бүтэж байгаа учраас 3 ширхэг зураас. 4 гэсэн тоо маань 4 нэгж учраас 4 ширхэг дугуй дүрсээр тэмдэглэгдлээ. За ингэж бид тоог хэлбэрээр тэмдэглэж болох нэ. Дараагийн алхам 4-р нь орны нэмэгдэхүүний нийлбэр задлах. 234 гэсэн тоо маань хэд гэсэн орны нэмэгдэхүүний нийлбэрээр задрах вэ? За тэгвэл 200 буюу 200, 310 буюу 30, 4-1 гэсэн тооны нийлбэр хэлбэрт ингэж задрах нь. Дараагийн алхам тоог унших үгээр бичиж тэмдэглэх алхам байх. За чи дээрх жишээ тоогоо уншаад үзээрэй. За юу гэж уншсан хүүхдүүдээ? Багш
багш нь уншлаа. Одоо багш нь уншсаныхаа дагуу үгээр бичлээ. Тэгвэл 234 гэж багш нь уншлаа. Харин үгээрээ ингэж бичсэн байна. Бид яг уншсаныхаа дагуу бичдэг байх. За дараагийн алхам маань уул тоог орны утгыг нэрлэх нь. 234 гэдэг тоо маань хэдэн зуут, хэдэн арвт, хэдэн нэгжээс бүтсэн бэ? Тэгвэл энэ тоо маань 200-д 3 арвт 4 нэгжээс бүтсэн байна гэж орны утгыг нэрлэх нь. За сайн ажиглаарай хүүхдүүдээ. Эндээс бид орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрт хэрхэн задрах вэ? Орны утгыг хэрхэн нэрлэх вэ гэдгийг ялгааг сайн ажиглаарай. За ойлгосон бол хүүхдүүдээ дараагийн ажил маань дасгал ажиллах нь. Багш нь 5 дасгал өгсөн. Дасгал бүртээр 3 жишээ өгсөн байгаа. За дасгалаа бие дан хийгээд багштаа явуулаарай. Ингэхдээ цэвэрхэн цэгцтэй хийгээрэй. Амжилт хүсье хүүхдүүдээ. Анхаарал тавьсанд баярлалаа.